Дараагийн мэдээг танилцуулъя. Тайваны TSMC компани Америкийн нэгдсэн улс 100 тэрбум $1 хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гаргасан байна. За энэ бол хагас дамжуулагчийн салбарт Америкийн нэгдсэн улсад хийж байгаа нэг компаниас түүхэнд хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг тус компани зүгээс онцолж байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улс ерөнхийлөгч Дональд Трамп бол цаашдаа гадны үйлдвэрлэж байгаа хагас дамжуулагчдад чипэнд бол татвар ногдуулна гэж сүрдүүлсэн. За үүний дараагаас бол Тайваны тус компани бол энэ 100 тэрбум $1 хөрөнгө оруулалтыг хийх төлөвлөгөөгөө энэ 7 хоногийн ихээр бол зарлаад байна. За энэхүү алхам нь бол цаашдаа TSMC компани Америкт оруулсан хөрөнгө оруулалтыг 160 тэрбум $1 хүргэх ийм томоохон хэмжээний хөрөнгө оруулалт болох юм байна. За TSMC компанийн хувьд дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч компани бөгөөд тус компани гол харилцагч нь Nvidia, Apple зэрэг бол дэлхийн технологийн тэргүүлэгч компаниуд байдаг юм байна. За хагас дамжуулагчийн авраг том компани болох энэхүү TSMC-гийн хувьд 100 тэрбум $1 хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөг Америк Тайваны харилцаанд түүхэн мөч болсон гэдгийг Тайваны ерөнхийлөгч Лай Чинтай пүрэв гарагт цаашаа магтсан байна. За энэ асуудал дээр бол Америкийн нэгдсэн улсын зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. За ер нь бол компани өөрийн шийдвэр байсан гэдгийг онцолсон. За компани туузын дарга бөгөөд гүйцэтгэх захирал Вэй пүрэв гарагт Лайтай хамтарсан мэдээллийг бол ерөнхийлөгч Лай Чинтай хамтарсан мэдээлэл хийсэн. За эндээ бол бид нар Японы хэрэглэгчд эрэлт нэмэгдсэн учраас Япон руу орсон. За түүнтэй адилхан Герман. За одоо бол Америкийн нэгдсэн улс руу гээд ер нь бол эрэлт хаана байгаа тэр газар руу хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгийг онцолж байгаа. За мөн TSMC компанийн хувьд энэ жил бол хэрэгцээгээ хангахын тулд 11 шинэ үйлдвэрлэлийн шугам барихаар төлөвлөж байгаа юм байна. За энэ Дональд Трампын гаргаж байгаа алхам бол цаашдаа бол ер нь энэ TSMC компани үйлдвэрлэлд Америкийн зүгээс хяналт авахыг оролдож байна гэсэн болгоомжлыг бол төрүүлэхэд гол ийм шалтгаан болоод байгаа. За Тайваны хувьд бол хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь гол нь тус улсын хувьд бол эдийн засгийн чухал ач холбогдолтой байдаг. За Тайван арлын дэлхийн чипийн талаас илүү хувийг бол үйлдвэрлэдэг. За нөгөөтэйгөр хагас дамжуулагчаар дамжуулан өөрийн аюулгүй байдлаа бол хангаж ирсэн. За ер нь бол Америкийн нэгдсэн улс бас аюулгүй байдлын баталгаа өгч Тайваныг хамгаалах гэсэн нэг шалтгаан нь бол энэхүү Тайваны үйлдвэрлэлийн чадварыг хамгаалж үзэх, өөрөөр хэлбэл хятад энэ чадварыг алдахгүй байх. Тийм учраас бол энэхүү чадвараа ашиглаж бол аюулгүй байдлаа хангадаг. За үүнийг бол Тайваны цахиурын бамбай гэсэн ийм байдлаар бол ажиглагчид үзэж байгаа. Цаашдаа ч гэсэн хоёр иргэн хоорондын асуудал бол хурцдах төлөвтэй байгаа. Тийм учраас бол TSMC компанийн хувьд бол төв байруулан чипнийхээ үйлдвэрлэлийнхаа дийлэнхийг Тайванаас өөр газрууд руу бас шилжүүлэх бодлогыг баримталж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ ч гэсэн Америкийн нэгдсэн улсад хөрөнгө оруулахыг зорж байгаа нь энэ шалтгаантай холбоотой юм байна.